Нэг хөл нь матрас дээр, нэг хөл нь агаар дээр. Би энэ одоо нэг өсний агаар дээр байгаа гэсэн үг шүү дээ. Унах гад. Тий. Тэр тохиолдолд яг юм алхаж явах явц дээр сэрсэн байгаа байхгүй. Хадганд оролттой бурхан. За. Хадганд оролттой судар. Тэг ингээ булан болгонд наац юм сахиусууд. Тэг ингээ нилээ ингээ зомбирцсан байна ингээ бисэндээ тоглож яхад нь. Тэр нийтдээсэн шуум нь гэж алга болоод хойноос нэг юм хүн тэрвэрэд галтгоонд чи ингээ хөргөчнийх нь хаалга нь хаагдаж нээгдээд энэ онгойлгоцсон байсан балконы цонх чи ингээ буцаа хаагдаад хөвж гिचлээ гэд. Найз охин тухайх найз охинууд тэгэл зүгээр наа чи манаа. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Horse Auto Expo Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, уншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөнгө хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Цэвэр цэнгэг Тера. Солонгос улсын хайч өнрөө компани шилдэг шар ариг. Цэвэр цэнгэг Тера. Сайн байцгаана өртөө 4-5 морил бид бүхэн та бүхний мэдж байгаачлан аимшигын босон одоо аимшигын зүйлд дуртай хүмүүст зориулж хийдэг цэвэр аимшигын подкаст байгаа. Тэгэхээр хамгийн гол онцлогтой нь тухайн зочин маань өөрт тохиолдсон болон өрөөлд тохиолдсон бодиттой зүйлийг бидэнтэй хуваалцдагаараа онцлогтой байгаа шүү. За ямар ч байсан 6 дугаар дугаар болж байгаа. За thumbnail-ээс харсан хүмүүс байх юм бол мэдээж хэрэг хамгийн анхны season 1-т орж исэн үзэгчдээс өндөр үнэлгээ авсан гэж байна шүү дээ. Өндөр үнэлгээ авч энэ хүнийг дахин оруулаач гэж хүмүүсээ бид одоо эхнээс нь оруулж эхлээд байгааг та бүхэн мэдж байгаа бах. За өнөөдрийн дугаарын зочноор Танга хүрэлцэрсэн байна. За сайн бацгаана уу. За юу вэ? За өстө нам 50-да ажил төрлөө гэдэл. Амар юм болж байна уу? Одоохондоо гайгүй байгаа болтой шүү дээ. За ер нь бол энэ дугаарыг би илүү цэвэр яг те магадгүй зөвхөн манай нэвтрүүлэгт зарим талаараа шүүмжлэлтэй ханддаг юмнууд нь ингээд зарим бөө ингээд илүү их бөөгийн төлөв юмнууд оруулах гэдэг шүү гэдэг нэг ганц хоёр мерсер комент харагддаг. Гэхдээ ягаад тэрийг оруулдаг нь бол тодорхой. Тэр сүнсчдгөр буух тэрэн гэдэг юмнуудтай хамгийн холбогдож чаддаг хүмүүс маань мэдээж хэрэг бөөнөр байгаа л те. Тэгэхээр тэднээс илүү юм нөгөө одоо судалгаа те бодит болсон түүхүүдийг сонсох гэж оруулдаг болвол өнөөдөр Тангагийн ярьсан ер нь бол юу яаж ийсэн одоо ингээ бүтэн season 3 дугаар хийгээд яг нэг үг хэлэхэд миний бүр ингээ хамгийн амар яаж ийсэн хоёлаа Монгол гэрцөө ярьжсэн те. Яг тэр нэг бөөрөн дээр тоглолдог хөөхөд бүр амар байсан надаа бүр яг тухайн үедээ бол би бүр яг ингээ дэлгэцээр харахад нэг амар айгаагүй юм шиг хэрнээ тэр чинь баг дараа нь зүүдэлж бариад тест солиорч өгчсэн зэрэг бүр амар эйгүү. За тэгээ олон хүн асуусан. Сүүсээ яг хаана гэдэг байр юм бэ? Яг бид яг тухайн үед нөгөө нэг яг суусын хажууд л гээл одоо байрын цохоод элчүүд орчин муухай л яг ерөнхий тэнгисийн ер нь багтаар байлаа. Тий. Яг хуучин 9 давхар өгсөрлүүд. Яг нөгөө нэг Аз хүүхдийн хөтөлбөр л. Тэнтэй айгүй ойрхон байдаг байр. За ер нь нэг найзын гэр болоод явчлаа шүү гэж. За өнөөдрийн нэвтрүүлгийн ивент цэцгчээр мэдээж хэрэг бид маань идэж одоо спонсоргүй бол мэдээж хэрэг хол явахгүй. За машин өмнө stand. Унаа. За мэдээж хэрэг эргэн тойронд нь хүн амтнд ингээл чамд ч юм уу өөрт чинь ахт чинь ихт чинь машин авах хэрэг гардаг те. За тэгвэл нэг айгүй том тийм проблем байгаад байдаг байхгүй асуудал. Тэр юу вэ гэхээр нөгөө нэг автотер үндэсний төв те нотрат за дугаар захиалах за магадгүй одоо машин тэргээ зээлэр авах гэж байгаа бол нөгөө банк бус банк гэх те. Ийш тийш ингээ амар гүйдэн шүү дээ. Одоо ойрхон байгаа автотер үндэсний төв хаана вэ гээл магадгүй нэгдүгээр бол хойроо бол гэл гурвалжин гэл явдаг те. Гэдэг ч юм уу зүгээр чинь мэдээж хэрэг ажилтайгаа ойрхон хүмүүс бол тэрийг зохицуулна. Horse Auto Expo гэдэг ярмагт байрлалтай. За энэ юугаар онцлог юм бэ гэхээр чи ерөөсөө тэгээ мөнгөтэй бол мөнгөө бэлдээд очлоо. Бүх үйл ажиллагаа нэг дор цогцолцсон гэдгээрээ л онцлог тий.
Тэгээ нөгөө Герман, Хятад, Япон гэдэг бүх орж ирсэн шинэ машинууд бүгдээрээ одоо нөгөө Expo гэдэг чинь үзэсгэлэн худалдаа шиг байцсан байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр машин тэрэг авах гэж байгаа хүмүүс сонирхох юм бол хамгийн амар хэрэглээг нэг дороос бүгднийг авчихна гэсэн. Нэг сонхны үйлчлэг гэдэг шүү дээ. Өө яагт тэгээ ороод нөгөө нэг автер үндэсний төв ингээд даа саний дурдсан бүгд нэг дороо. Тэгэхээр ерөөсөө ийш тийшээ гүгээд ах шаардлагагүй нэг газар очлоо хүссэн машинаа сонголоо. Тэгээ болоо. Окей. За аман цангах юм бол манай Terra гэдэг пив байгаа. За солонгосын мэдээж хэрэг номер 1 пив гэж яригдчихэж байгаа тий. За сөөж мэдээж хэрэг. Тэгүн гот нэг ийм мэдрэмж байгаа шүү дээ. Одоо манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүсээ бол нэг юм яг хоо зүгээр гоё филинг гэдэг талаас нь сангивцаа шарна шүү дээ. Амар шаардсан шүү дээ. Тэгүн гот ойрын үед нөгөө нэг TikTok дээр ингээл гоё гэл нөгөө Смак гээл манчин бас сөөж бомб бол гэж мэддэг юм байна. Тэгээ сөөж бир орч юм тэгэл ингээ миксэлж хийгээл ингээ базаад ингээ халбагдах, савхдах ер нь сумэг л болчлоо юм л та ойлтол. За тэгэхэд мэдээж хэрэг хамгийн смут бөгөөд сөөжүүдээ хамгийн ингээд төгс тохирдог пив гэж ярьж байгаа тийм. За гоё өөртөө үйлчлсэн хомдголчтой аман цангах юм бол хойлоо гоё. Бас иймэрхүү яриач юм бас аа. Халуу яриаг. Халуу яриач бас л халааж өгөх. За ямар ч байсан тэгээд бүх цаг үеийн тий яг аимшигын яриа гэдэг сэдв дээр маш их комент авсан. Яг үнэхээр амар ярьж гин дахиад энэ зочныг оруулаач ээ. Тийм учраас өөрөөр чинь дахиж одоо season 3 дээр нэвтрүүлэхтэй баярлаа. Дээрээс нь бид хоёр таарсан тий. За таарад надад амар юм дахиад байгаа шүү гэж хэлсний улмаас оруулж ирсэн. За удаах мэдээж хэрэг нэвтрүүлгийн асуулт өгдөг те. Аимшиг кино. Гоё аимшиг кино ойрын үед үзүү. Манай үзэгчд гол нөгөө аимшиг юм сонирхдаг хүмүүс байгаа учраас би гоё дахиад шинэ гоё аимшиг кино үзээсэй гэж хүсдэг байхгүй. Сүүлд үзсэн гэвэл бас хэцүү юм байна. Яг гоё юм сэтгэл төрсөн бол байхгүй л. Тэг бүх цаг үедээ гэх юм бол би бол шууд рингийг л хэлэх байна. Ринг. Тийм. Ринг бас анх удаа орж ирж магадгүй л. Тэ. Рингийг бол бүх цаг үед л хамгийн best of л гэж хэлэх байна. Үнэхээр солиодог кино тэ. Санаа, агуулмж, өгүүлэмж амар тэ. Тийм. Тэгээд Монголоос гэх юм бол одоо хүн болгонд баг ядуугийн зовлон хэлж байгаа л тэ. Өө орсон хүн болгон ядуугийн зовлон. Манайха ядуугийн зовлон баг ярьснаа тооцох юм бол баг 10 үзсэн бэл. Надад нөгөө нэг улаан ой. Тэр бас Хилмигдүүлэлт үе тэ. Тийм. Яг нөгөө нэг аялж явж байгаа залуучууд тэр нэг юуг хайж явдаг ч үлээ. Хийдэг ч үлээ ламдрын байгаа газраас очиж нэг юм авах гэж яваад дундаа нэг алга болцгоодог. Тэр надад бас ер нь Монголын бас нэг тийм аимшиг кинонд дунд бол бас арай өөр. Ой дунд бүхүүл явдал нөрөндөг. Бас тэр чинь бас хүнд нөхцөл тэгдэж байгаа кино гэхэд бол бас Нэг өсөндөө бас Монголын нөгөө болж исэн түүхээс сэтүүлсэн гэдэг утгаараа Монголд байгаа буюу дэлхийд цаар ганц сэдв байж болох юм те. Яг нэг хилмигдүүлэлтийн үеэр ламдрыг хоморголсон шүү дээ те. Баахан буудаж алцгаасан тэдний сүнс босч ирж байгаа тухай кино бах те. Энэ бол үзээгүй л. Би бол ер нь бол тиймэрхүү. Гэхдээ яг бас яг хилмигдүүлэлтийн үе бас яг ерөнхийн нэг юм үйл явдлын үед бол яг нэг юм буруу юм оролдож хөндөг ч юм уу те. Тэрнээс хамгаалал одоо нэг чиг баримжаа өөрчлөгддөг. Зарчмын хувьд бол яг адилхан. Гэхдээ яг хийцэн хувьд бол надад нэлээд гоё санагдаад байгаа. Улаа. Гэхдээ дээр үеих л та. Гэхдээ яг ер нь бол айгуу дайжгүй ихсэн кино юм шиг санагдав. За улааны мэдээлэл харагдах юм бол би энэ доор өгчээ. За Ринг бол тавхаа. Угаасаа бүх цаг үеийн бас нэлээд топ дээгүүр явдаг аим шиг кинонууд нэг те. Одоо энэ нэг сүнс гэж юу гэдгийг мэдэхгүй байх үеийн сүнс л. Тийм бид яг нэг анх төсөөлөл өгдөг юм шүү дээ. Тэр нэг хүүгийн сүнс. Тэр нэг хүүхний сүнс хоёр л бас л. Тэг ядчих нөгөө нэг юм гүн юмнаас айдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо ямар фобиан ч мэдэхгүй юм далайн гүн тэрнтэй адилхан нэг юм худгийн гүн ивгүй. Худгийн гүн. Тэгээд Wings чинь нөгөө өргөжлөө явдаг шүү дээ. Тэгээд бас нэг юм харанхуун гүн мөнгө байна шүү дээ. Хязгааргүй харанхуун марах ч юм харанхуус айдаг хүмүүс байна. Манчин бас ингэж бодсон. Дандаа нөгөө зочдуудаас аим шиг кино асууж яснаас би яг одоо нэрийг нь бол тод санахгүй байна. Гэхдээ постэр нь би одоо олоод оруулчихна. S above us үлээ нэг тиймэрхүү нэртэй. Тэгээд юм нөгөө Парисын Эйфелийн цамхаг байдаг шүү дээ. Тэрийг ингээ буруу харуулсан постэр ч та би одоо яг өгч байгаа. За энэ яг миний үзчихсэн бүх кинонд дундаас чи үзчихсэн санагч байна уу?
Үйл явдлыг яриулж өгөх үү? Үзээгүй. Гэхдээ би постерыг бол амар харж За нэг юм геологч хүүхэн заяа. Аха. Аав нь болохоор нэлээд тийм одоо доктор, профессор, геологч байсан. Тэгээ аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх гээд Парисын ингээд юм газар доогоор ордог байхгүй. Тэгээ нэг юм өөрийнхөө юм тимийг үүсгээд одоо тийм хүмүүсгээд нэг 2 3 хүнтэй газар доош яваарсан чинь тамийн алгараа яваарчдаг байхгүй. Тэгээ яг ер нь бол там руу яваарчдаг. Тэр бас амар сонирхолтой. Бүр тэгээ үзээгүй хүмүүс байвал би бас нэг удаач бол санал болгоё гэж бодоод яг үнэхээр аим шиг мэдэрмээр байгаа хүмүүст яг мучиргүй юм сүнс чөтгөр юм одоо юм Asian type-ны ийм урт үстэй цагаан халааттай хүүхэн гарч ирэхгүй. Тэгвэл яг зүгээр сэтгэхүйгээр оролдож байгаа тэр type нь бол үнэхээр солиотой байсан тийм. Хасаа байгаа бох тоо. Бараг жанр дээр сэтгэхүй аим шиг юм шүү. Тийм л баг. Тийм. Классик хоррор биш баг. Тийм тамийн алгар орж ийн тэр тийм. Тэг яг гой тэрийг би зөвлөхтэй болохоор юм чихвч зүүж байгаа үзэл бүр үнэхээр солиотой. За тэгэхээр мэдээж хэрэг за өнөөдрийн нэвтрүүлгийн хамгийн гол тэгээ нэг хүүк болгоо хэлчихэ. За мэдээж хэрэг YouTube руу хийсэн байдаг те паранормал хөдөлгөөнтэй видеонууд одоо юу гэдэг гэртэн нэг болонд нэг юм хөдлөгч юм уу. Тэгэнгუთ одоо энэний урдных дугаар дээр манай нөгөө нэг haunted spot гэд манай хоёр залуу одоо юм хаягдсан барилга оршуулгын газраар явж байгаа. Яг мэдээж хэрэг жоохон энерги муу болохоор тэгээ болиулсан. Тийм үзүүц. Жоохон онцгүй юм шиг санагдаад тийм оршуулгын газар одоо юу ч хагаа видео одоо ингэж те. Тэгээ тэрэн дээр болохоор нөгөө биокомбинатын хаягдсан имлэг гээд за флашлайттай зураг дараад сүнсний яг зургийг би өөрөө харж исэн гээд баттгаж яриад зургийг нөхцөн байна. Тэрнээс хойш би яг сүнсний зураг буух гэдгийг бол бүр яг ингээд 100% итгэцэн байхгүй өөрөө. За тэгмээд өнөөдрийн нэвтрүүлгийн дугаар дээр үнэхээр амар зурагтай ирсэн байгаа. За зураг нь тэр дундаа өөр юм гэсэн бодит болсон тийм түүхтэй те. Хачин жигтэй юм болсон гэдэг. За тэгнгууд хоёлаа түүхэнд орох уу? Тэгье. Шууд ихтэй зураг харах уу? За зураг харж эхлэх үү арай хөнгөнөөс эхлэх үү? Надад ч хоёлаа үзэгчтэй жоохон хүлээлгэхгүй. Тэгье. За тэгвэл эхлээд өөр гой түүхтэй ирсэн байгаа шүү дээ. Найзууд болсон түүхэл яриа да. Зөвхөн болсон газар нь бол тодорхой Эрдэнэтэд. За Эрдэнэ тооцтой. Тэг Эрдэнэ дотод. Тэгээд тэнцээ маа бас тухайн үед байсан маа бүжгийн хамтлагтай найзууд болсон үйл явдал. За тэр хэд маань бүжгээ бэлддэг заал олдохгүй. Тэгээд эхний ээлжинд яг тийм одоо нэг бүжиг зориулсан заал байхгүй учраас олдсон заал нэг юм спорт зал. Бүхийхний бэлтгэлээ хийдэг байсан зал. Тэгээ бүгдээр яг тэндээ нэг бүхийн зал учраас бүгд юм падуушиг матрастай байгаа. Тэдний бүгдийг нэг холдуулаад нэг газар овоолоод тавьчихдаг. Нэг дээрний болгоод овоолоод тавьчихдаг. Тэгээд тэнцээ толон дээр хараад бүжгээ бэлддэг байсан. Тэгээд тэрний дараагаар бүжгээ бэлдэж хонохдоо нэг нь хонсон байгаа байхгүй. Нэг нь хонохдоо яг шүнжэнгөөл хар дараал хэцүү тохгүй л хонсон юм шиг байна. Тэгэд тэр хүн хар дарж байгаад нүдэ нэг тохиолдолтой. Одоо эдийн өндөр матрас шүү дээ. Би энэ босоогоороо нэг хөл нь матрас дээр, нэг хөл нь агаар дээр. Би энэ одоо нэг өсний агаар дээр байгаа гэсэн үг шүү дээ. унах гад. Тий. Тэр тохиолдол дээр яг юм алхаж явах явц дээр сэрсэн байгаа байхгүй. Сэрээд газар унахтаа хөлөө болсон байна. Тэгээ тэр хэд маань за тэр заал ер нь бас хэцүү хөл юм байна даа гэ бүгд болоод байжсэн чи удаагүй нэг 5 давхрын подолд гой засвар хийсэн нэг байр. Одоо бөгт түрээслэг айгүй хямдхан түрээслэг гээд. Тэгээ маад очиж үзээд бөөндөө энэ гой заал ингэмээр нь 2 өрөө юм байна юм тийм байна. Тэгээ нэг тэр одоо бөгтийн эзэн айгүй тийм нөгөө нэг юм юу айгүй юм кэрлдэг. Та хэд дүү эрэхтэй байна те. Одоо бөөдөө эрэхтэй юу, ширээ эрэхтэй юу гэл ерөөсөө юм умаар туслаа л. Тэгээ бөөндө зааландаа орчоо сайхан цэвэрлэгээ хийгээ явж байгаа л. Тэгээ нэг засвар эзэмсэн үлээ подолыг чинь жоохон доошлуулаад тийм дүүжин таац хийсэн. Тэгээ дүүжин таацныхаа дээгүүр тоос шороог нэг янзлаа цэвэрлээ ингэ явж исэн чинь хадганд оролттой бурхан. Хадганд оролттой судар. Тэгээ ингээ булан болгонд наацсан юм сахиусууд гарч ирсэн баг. Тэгээ тухайд за хүмүүсийн бурхан шашны юмтай нэг оролдоод явах гээд орхицсан. Тэгээ бүгдээр ингээл ерөөхдөө тэндээ нэг бүжгээ бэлдээ хонол тэгэл зарим нь хар дархан дараал. Тэгээ нэг өдөр нөгөө нэг хот руу оюутан болцсон байсан нэг нь хурж ирээд бөөндө бүжгээ бэлтчихэд оройн нэг жоохон ганц хоёр пив уугаад бүгдээрээ суудсаж агаад нэлээд ядраад орой вагоноор явах хэрэгтэйсэн. Тэгээд явахаас өмнө бүгдээрээ нэг бисэд ороо гээд бисийн тоглоо хүлээж игээд. Тэгээ бисийн дороо тоглоо хийж агаад
Бисэж нэлээд бужигндаг шүү дээ. Оо орилтол энэ цаана нэгнийг алчаалтай ингээл өстой пэмэмэ гэл нэг хараагаал орилж идэг. Тэ яг ингээ нэлээд ингээ зомби ирсэн байна ингээ бисэндээ тоглож яхад нь тэр нийтдээсэн шуум нь гэж алга болоод хойноос нэг юм хүн тэрвэрэд чи одоо ядарсан байна заал руу gooch. Гэснээр буцаага тавихтаа ингээ буцаагаад тэр заалны шуум нь буцаж орж ирсэн гэж. Тэгээ мань хүн чинь айчаа шууд вокзал руугаа явчихчод вагондоо суух вагондоо амраа гэв. Тэгээ вагонд ороод нийтийн вагон ч нэг суудлаа олдохгүй. 3 давхар байгаа шүү дээ. Тэгээ 2 давхарт мантыг 2 давхарт ингээ суудлаахгүй. Тэгэхээр 3 давхрын дээдлийн ачаа тавьдаг хэсэг тэр гараа унтцсан байжсэн чинь яг унтчихад нэг хөлнөөс нь татаад. Би ингэж юм одоо тэр одоо ийм ор байлаа гэхэд энэ хүртэл ингэж би тал хүртэл татаад чи ядарсан биш та заал руу орол та. Юу гэж байгаа юм бэ? Амар бичсэн байна те. Тэг нилээн бичсэн одоо хүний хөдлөж чадчихна гэдэг чинь бас нилээн л айхтар. Ер нь хүнийг хөдөлгөж чадчихна гэдэг чи одоо бүр үнэхээр бичсэн л байна гэсэн үг үстэй. Тийм шүү дээ. Одоо тийч одоо бүр хай левелтэй очиж. Одоо энэ нэвтрүүлгийг хийгээд ер нь бол бараг сүнсийн судлаач болцсон шүү дээ. Тэ. Бичсэн альбан тэ. Тэрэн тэ. Одоо шин нэрийг хэлж болтгүй хэлэхээр эрдэн гэсэн одоо дүүрч. За яг сонсоход бол итгэмээргүй юм шиг амар төгөөд байна шүү дээ. Бүхэл бүтэн биеийн татаад босоогоороо зогсож байгаа дунах гад тэг унаад хөлөө уулцсан гэдэг тий. Тэр өмнөх бас байсан тэр зааланд нь бас юмтай байсан гэсэн үг юм болов эсвэл бүр тэрнээс өмнө ингээд дагцсан байжгаад судар модор бурхантай газар огтлцсон гэсэн үг юм болов. Тэгэхгүй миний бодлоор энэ айл газар л байсан баг л гэж. Айл газараа тий. Манай Эрдэнэт хот одоо яг хэр их сүнс тийм түүхүүд байдгийг би сайн мэдэхгүй байна. Нууцш бол аль хавдна гэж ярьжсэн нь айзууд чаа. Тийм одоо тэр яг тэр подолын бол би заал нь бол мэдэхгүй байна. Подол нь бол тэр нэг юм захаргаа одоо байдаг микртэл гэжсэн надад бол. Микр гэдэг газар. Тийм микр гэдэг юм 5 давхрууд л уус ер нь тэдгээр микр гэдэг яачдаг юм билээ. Тэр нэг байрны л татлан бодголтой тийм нэгдүгээрт магадгүй хамтхан байсан баг. Тийм. Хоёрдугаарт тэр түрээслэгч нь баг өөрөө мэддэг гэж магадгүй юм байна. Гуравдугаарт тэр дүүжин таазан дээр бурхан судар сахиус байсан. Тийм сахиусууд айгүй олон байсан. Одоо тэгээд тим юм харчаад тийм байна гэж ямар амар зүрх зориг вэ те. Би бол жишээ нэг газар түрээслээд орсон чинь дотор нь наач нөгөө нэг season 2 дээр үлээ нэг дээр орж иржсэн нөгөө нэг Японд болж исэн нэг үйл явдал гээд нэг охин. Японд нэг байранд нүгөө орсон чинь хоёр юм сахиус нойлдон наагаад бүр ингээ өгөршөөд ингээ гаццсан цаас байсан гэ. Тэгээ бүр амар юм болж исэн гэдээсэн шиг юм биш. Гэтэ яг нөгөө нэг хүн чинь тэгэл Монгол хүн чинь сүжээрээ гэдэг чинь яг нөгөө ороод бурхан судар багт чинь хүн чинь их хайхгүй шүү дээ хүнд бол. Одоо нэг юм хамгаалж чинь ариусч чинь л гэж бодох л баг. Тэг яг тэрнээс хооших ингээд тэнд байснаасаа хооших тэрүүдэд ингээ тохиол зүйл явдлууд нь бас тэгэл саяныхаар бас тийм дуусахгүй байхгүй. За түрүүнийх нь өмнөхийн задлж ярьж үзээ л та. PC-ийн зүгээр ингэж тоглож байхад нэг өсөндөө тэр заал руугаа буцаа хүрээд ирээгээд ингээд шуум нь алга болоод хүн тэрч чагаа хэлчихээ. За эмгтэн. Тэр хөлнөөс нь татаад бас ингээд чи заал руугаа очлоо чи ядарсан байж тэгээд ингээд чичрээд ингээд татж байгаа юм гэсэн эмгтэн гэж байна. Хоолоогоороо олоо дүрсээрээ хоолоогоор. Юу амар юм бэ те. Тэр ч одоо нэг одоо төрлөө нэг юм эффект өгöd шүү дээ. Ингээд сонсголыг хааж агаад хэлж яах гэдэг чинь бол энэ бол бас нэлээд хүнд нөхцөл юм байна. Одоо тэгж төр аимшиг кинонууд бас зүгээргүй биш ингээд судалгаагаар хийдэг юм шиг тий. Одоо 100 сайн судалгаа хийж ижил уус ер нь кино бүтдэг шүү дээ. Йоо. Амар. Тэгээ тэднийхэн дундаас магадгүй нэг хүнд нь тийм болсон бол босдонд нь. Тийм. Хоёр гишүүнд нь бол ингээд бас нэг ойрхон дарааж тохиолдсон тохиолдол бас байгаа. Эрдэнэт рүү орох замд гэж байгаа юм байна. Эрдэнэтийн наахан одоо тэр ямар сум юм гэдэг мэдэхгүй байна. Нэг залуу нь болохоор яг найзуудтайгаа аялж явж байгаад яг нэг юм тойргийг тойроод одоо ингээ буух замдаа санамсаргүй байдлаар хаазны өндөр авагдаад 50 км газар шидэгцэн гэж байгаа байхгүй. Пүүх. За. Тэгээ машин нэгэ бадсан лаац шиг болцсон заяа. За. Дотор нь азар явж исэн дөрүүлээ бүстэй байсан. А дараагийн нь болохоор ерөнхийн нэг жоохон нэг өвөл. Тэгээ бас яг яагаад тэр хажуугийн зам руу цас руу 10 м газар шидэгдэж өнгөрсөн тодорхойгүй. Бас ялгаагүй. Яг тэр одоо энэ нэг хэсэгхэн зам байгаа байхгүй. Яг тэрүүхэн тэр хооронд л бас яг дахиж ингээл яг өвөл ингэж явж байгаа л санамсаргүй байдлаар хаа зэвгүй болоод
хажууд цастаа зам руу ороод 10 хэдэн метр газар бас ингэ шидэгдээд өнгөрөөд азар бас бүстэй байсан тул аймд гарсан байгаа байхгүй. Нэг хүнд нэг гэсэн юм уу? Хоёр хүнд нь. Тэр хамтлагийн хоёр хүн нь өөр цаг үед гэхдээ нэг газар хоёулаа тэгж осолцсон гэсэн юм уу? Пүүх за. Тэгээд бас дахиад нэг хүнд нь тохиолдсон юм. Одоо бас нэг 5 давхар орон сууц байдаг шүү дээ. 5 давхар орон сууцт одоо нэг яг хөө тэр галан шинжээч нь бол тэгэл цахилгааны мандаж бас болсон л гэдэг. Зүг зүгээр байсан одоо ингээ нэг юм айл гэд орон сууц дотор тэг чинь гэж гал тэгж амар юм өндөр авалцтлаа бүх хөрөн шаттлаа тэгж шатна гэдэг чинь бас аюултай байхгүй. Тэгж шатаад азар бас тэр тухайн үедээ дүүтэйг байсан тул дүүгээс хэрэгэд аваад тэр галаас бас аюул гарсан. Тухайн үйл явдал нөгөө байранд орсноос хойш болсон хүмүүс тохиолдсон үйл явдлыг яриа. Яг л тэр нэг заал руу одоо тэр бодолын заал руу оцсноос хойших хүмүүс тохиолдсон. Энэ бүр ингээл нэгийг хүртэл одоо хүртэл дагдаг байж магадгүй. Одоо нэг нь бол бүр ингээд Турк руу очихдоо Турк хүртэл ингээд энэ үйл явдал нь тохиолдсон гэдэг байхгүй. За. Ерөөсөл тэр нэг эмэгтэй хүн орой унтахт нь ингээд орон дээр нь сахиа сууж идэг. Тэгээд 3 дараас ор идэг байхгүй. Одоо би ч очсон бахын байнга видео кал гээл те юу хийж найзуу энэ төрөл ярьдаг. Одоо энэ захынхаа орон дээр маа найз унтчихсан. Тэгээд хөлн дээр нь ингээд нэг хүн сахиа сууж ирсэн гэсэн үг л. Тэгээд энэхийн зах дээр байсан найз нь хараад юу вэ? Хинээгээд хинтээ суугаад байгаа. Хин хөлд орчин суугаад байгаа гэхэд нь маа найз өөрөө тэрийг сэрж хараад голынхоо орыг алхасаад үсрээд тэр найз руу гоцсон байгаа байхгүй. Тэгээд ерөөхдөө бас тэр нэлээ удаан л дагсан юм шиг. Одоохонд бол маад бол одоо инглээ тэглээ гэсэн юмуд бол бидэд бас ойр дуулцалтаагүй. Бас өөр тийм болсон явдлууд бол хэлээгүй л. Мань чамаас нэг юм асууя заяа. За үл итгэгч хүмүүс байна гэж бодъё. За. Үнэхээр итгэдэггүй. Тэгэнгუთ яагаад ийм зүйлсийг худлаа яриад байна гэж боддог юм бол одоо эн чинь нөгөө нэг танаа өөрөө чинь чиний найзуудад тохиолдсон үйл явдлыг чамд ирээд ярьж байгаа шүү дээ. Ийм боллоо гэд. Тэгэнгუთ тэрийг одоо манай нэвтрүүлэгт орж ирээд чи ярьж шүү дээ. Тэгэнгуთ хүмүүс яагаад энийг худлаа гэж боддог бол ерөөсөө л цэвэр өөрсдөө нүдээр үзэж чихээр сонсоог болохоор тэгдэг бах те. Тий өөр дээр мэдэрч үзэг болохоор тэгдэг бах. Мэдэрчсэн хүний үүднээс нэг хэлэх үг байна. Тэгэл нэг мэдэрчүүл цаашдаа мэдрээд байхыг хүсэхгүй шүү дээ хүн. Тэгвэл үнэн гэдэг нь бол батаа. Тийм. Яагаад энийг асууж байгаа гэхээр наа чин үнэн одоо гэж үзвэл амар түүх шүү дээ. Яг хүн болгонд нь ингээд нэг юм одоо юугмэр юм дэ ингээд үггүй хийхийг хүсэдтэй шүү дээ. Тийм. Гэрийн шатааж ийн осолд оруулаад машин лаа зултал өнгөрүүлж ийн гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо өстө жинхэнэ л нөгөө нэг авчил явах гэдэг тийм. Нэг бараг л нэг кинон дэр гардаг шиг нэг юм хараал гэдэг шиг л бараг. Кинон дэр нөгөө юм курст болчтой шүү дээ. Харагдаад тэгэл амар юм болоод идэх шиг л очтой бараг кино зохиол шиг түүх юм шүү. Бараг зохиол бичгээр л байгаа шүү дээ ерөөсөө. Бөөндөн уулзж жаад кино зохиол болгож бараг кино болгомоор юм шүү тийм. Энэ бас тэгэл хазар харин бүгд аймнаас ирсдэггүй өнгөрсөн тулдаа болохоор ярьсан л баг. Тэрнээс энэ хэрвээ аймнаас ирсэн бол бас л тэгээд хүн ярихыг хүсэхгүй л баг. Би бас одоо ингээл яг уу одоо сизон 1 дээр орсон шүү дээ. Тэрнээс ч хойш бас чинь нэмэрсэр юм тохиолдол. Одоо сүүлдээ бол одоо би нэг хаяа очдог газар бол өөр одоо ингээд надаар одоо бараг нааддаг гэх юм. Тэр газар юм бол ингээл үүрээр сууж иж мужингууд хоёр талд гарч иж хөдлөн нэг буландаа байж байгаа нөгөө буландаа гарч ирж мэрнэ. Одоо тэр нэг гэж нэг юм яг юм биеэрээ те юм нүүр царайтай гэхгүй мах зүгээр яг юм сүудрээр ингэж гарч ирж байна. Шоглож гин тавьсан байгаа ямиг хөдлөж гин. Ерөнхий чагтлаад хаацсан байгаа хаалгыг бүр хүчнэдэж онгойлгож гин. Тэр бол бас нэг одоо над сүүл тохиолдсон одоо нэг бодтой юм бол тэр байна. Тэрний нэг бичлэг нь байгаа. Тэгэхээр тэрийг бол гаргахгүй. Яг надад бол үзүүлцтэй. Яг инги мэдээч хэрэг хаана гэдгийг нь бол хэлж чадахгүй бас тодорхой хэмжээний албан байгууллага одоо тий. Гэхдээ бичлэгэн дээр бол ямар ч үсэн манайхаа ингэжлээ. Чагталцсан байгаа хаалгыг гол нь дотор нь хинч байхгүй байхад тий. Онгоолгоод тэр надтай нэг би өмнөх сизон дээр ярьлуу яриаг үлээ нэг амар том сүлжээ дэлгүүр өгдөө. За манай монголчууд бүгдээрээ л үйлчлүүлдэг юм да. Тэгээд тэр сүлжээ дэлгүүрт ажилладаг хүний зүгээр юм
камерын бичлэгээ ухраагаад ингээд үзүүлсэн бичлэг байнгут мэдээч хэрэг шүн ингээд бүх ажилчид тэр нөгөө дэлгүүр учраас одоо хулгай тий одоо барааг ингээд амар сайн гэж битүүмжлэхийн тулд магадгүй орой болгон лацтаал явж байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр бүр улаан цагаанд гарцсан заяа. Зүр гэрэлнүүд нь ингээд дүг гэж аснаа нөгөө юм хоёр юм хавцтай хаалга байдаг шүү дээ. Тэрэнгүүр нь яг ингээ хүн ингээ гарч байгаа юм шиг хөдөлгөж гарснаа төд удалгүй буцаагаад нөгөө тийш нь бүнг гээл яваал ороод. Тэ мэдхгүй энэ одоо энэ би нэвтрүүлгийг хийснээс хойш зүгээр ингээ эргэн тойронд бүх газар ингээ бид нартай л зэрэгцэж оршоод байна те. Уус одоо тэгэл эргэн тойронд л байгаа нь одоо үнэн л юм чинь. Үнэн л болж таараад байна те. Хэрвээ энэ одоо худал зүйлсэн бол дэлхийд даяараа нэг ч удаа тэгээд сонирхож авч хилдэж үзэхгүй шүү дээ. Яг тэрний бичлэг гарвал бас амар юм тий. Тэр сүлжээ дэлгүүрийнх бол бас гарвал амар л юм. Тэр бичлэгийг гэхдээ үнэхээр яг үнэнгээ би чамайг ойлгож ин тэр яа газруудыг хэлэхгүй гэдэг. Тэрийг бас гаргах юм бол бас аюул болно. Яшиг төгөр болий. Гэхдээ сүлжээ дэлгүүр. За. Би чамаас нэг дээр ярьж байгаад нэг сонсч байсан зүгээр тэр түүх зүгээр богинохон ч гэсэн айгүй тийм надад нэг мөрөвдмөрч юм шиг санагдчихсан байхгүй. Нөгөө танаа найз чинь нэг найзтайгаа нэг айлд очсон чинь өргөшний хаалга гэдэг. Тэр зүгээр айгүй сонирхолтой ч байх амар өрөвдмөр санагдчихсан. Чи тэрнийг яриад өгөөч. Тэр болохоор маа найзын одоо найзынх нь найз охин нэг ирэх юм уу? Одоо тухайн үед л үргэлжлүүлсэн охиных нь ирэх юм уу? Тэр болохоор найзлуугаа гэртээ дуудахад маа найзыг дагуулж очсон юм лээ. Тэгээд тухайн үед л тэр гэр бүлдэд юу болсон тохиолдсныг хинч мэдэхгүй л очиж байгаа. Тэгэл очиод нэг найзуудаараа нэг ингээл нэг суудаг штэ нэг юм юунга кино үзэл. Тэгээд ягаад ч нэг юм аим шиг нэг киноны цуврал үзэл сууж байгаа л хос хоёр нь унтлагын өрөөндөө ороод тэгээ байж байгаад маа найз ганцаараа кино үзэл би уугаа сууж хахад нь галтгоонд нь хөрөгч нь хаагдчих нэгдэл. Тэгээ н орж ирэхэд нь балкон дээр нь тамхи татсаасан юм байна. Тэгээд ерөнхий цонхын онгол орчихсон. Тэгээд цон онгорхол байсан даа гэд бодсон байж хахад нь так гэж хаагдаад төгжигдсэн гэж байхгүй бүр буцаагаад. Тэр нэг вакуум цонх байгаа шүү. Сонсогдсон. Тэг ингээ төгжигдэж байгаа шүү. Тэгээд манай үеч явахад сандраад нөгөө хоёр руу очиод хаалганд өгшөө төө хоёроо гэд яасан бэ гэдгсэн чинь галтгоонд чи ингээд хөрөгчнийх нь хаалга нь хаагдчих нэгдэд энэ онгойлгоцсон байсан балконы цонх чи ингээд буцаа хаагдаад төгжигчлээ гэд. Тэгээ нөгөө нэг найз нь юу яах хэлрээ тийм болт яад идэг гэсэн. Тэгээд найз охин тухайх найз охинод тэгэл зүгээр наа чи манай аав. Юу гэрч аав ч юм аавсгүй манай аав өнгөрөөд 49 нарай болов. Тэгэхээр яг бас хүн чинь өнгөрөх хүртлээ амьдралынхаа туршид хийсэн тэр нэг юм гэртээ хийсэн дадал зуршлаараа бараг эргэж гэрээ тойрсон гэдэг ч юм уу бараг тиймэрхүү л явдал гэж би бол бод. Шарын шин талаасаа 49 хоног дотор төрлөө олно гэж ярьдаг тийм. Тийм учраас монголчууд хөвчлэн 49 хоног гэж одоо нэрийддэг тийм. 49 хоног болоогүй байхад одоо юу гэдэг нөгөө тухайн хүний сүнс бүтэн одоо бие мах бодно одоо мөх бусыг үзүүлсэн ч гэсэн тэр ингээд байж идэг гэж үздэг тийм. Тэгээд 49 хоног дотроо одоо хайртай хүмүүсийнхаа зүүдээр дамжуулж зүүдэнд нь орж ирж эцсийн үгээ хэлнэ гэдэг ч юм уу. Тэгээд наад фактн дээр ч юм болохоор би сонсоод айх гэхээс илүү амар өрөвдөжсэн байхгүй. Өрөвдмөр те. Тэгээ энэ бол өнгөрчөөд гэртээ нөгөө хөргөж байгаал цонх мохоо хааж магаал те. Бас эвгүй. Тий, эвгүй. Гол нь яагаад энийг яриад байгаа юм гэхээр босон явдал гэдэг байна. Тийм. Яг хав тухайн үед бид нар найзынхаа оронд байсан бол тэр авах мэдрэмж бас амар мэдрэмжлэлтэй. Эвгүй л дээ тийм. Тэр чимээг сонсоос илүү тэр охноос амнаас нь гарах үг нь амар байдаг. Зүгээр гэдэг. Наач манаа гэж. Тийм. Тэгэхээр бас яг тухайн үеийн нөгөө ментал руу н очингууд тэр охин бас нэлээ хэцүүч байсан байж байгаа тахгүй те. Сэтгэл зүйн асуудалд орцсон ч юм уу. Сэтгэл зүйн асуудалд орцсон. Тэгээ өөр юм ханд хатаац ч юм уу maybe те. Хөөнд нь дуутцсан байж таарах үед нь гэж. Гэхдээ яагаад 49 хоног юм бол тэрийг чи бодж үдчихсэн үү? Гэхдээ яг би нэг сонсч ирсэн үйл явдал дээр бол яг 49 юм бол те. 59, 19, 29. Тэр нэг юм хоногор явдаг юм шиг байна. Хүний сүнс амьрлагтаа. Миний төсөгтэй яг сонсон үнэн ч мод бодлооч мод. Одоо эхний 7 хоногтоо гэрээ иргэдэг ч гэдэг юм уу. Тэгээ 7 хоногор явдаг. 7-7-нд чи стай нэрэ. Тэгээ 7 хоногор явдаг.
дараагийн 7 хоногт ингээд нөгөө нэг одоо өөрийнхөө цогцыг хараад үнэмшдэггүй ч юм уу эсвэл өөрийгөө ингээд тэгээд 7 хоногор явсараа байгаад 49 хоног дээр 49 хоногийнхаа 7 хоног дээр хөрсөн шингэдэг гэж ярьдаг юм лээ. Яг энийг би бас нэг жоохон одоо зурхаач гэдэг ч юм уу тийм үнээс яг сонсч ирсэн. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгууллагаар Horse Motors Автоэкспо хамтран ажиллаж байна. Герман, Япон, Хятад автомашинуудыг та хамгийн гол нь нэг дор цогцолсон буюу автотээврийн үндэсний төв, нотариат, оншилгоо, банк бус санхүүгийн байгууллага, кофе шоп, хоолны газар гэх мэтчлэн бүх зүйл нь нэг дороо цогцолсон Монголын хамгийн том автомашины их дэлгүүр хамтран ажиллаж байна. Түүхийн хувьд би бас өмнө нь хамгийн гол нь сонсцсон түүх байгаад байгаа болохоор ийм шүү манайхаа. Би зүгээр хамгийн өөртөө юм сонирхолтой зочин гэсэн үднээсээ дахиад гой юм ялангуяа футажтай байгаа да тий. Яг өмнө нь сонсцсон түүх хэдий ч хоёлаа шууд зургийг үзүүлээд эхлэх үү. Тэгээ. Би нэг юу ч гэсэн харчээ. Зяг. Яна ч нэг муухай. Яа. Одоо энэ зурган дээрээс ингээд хараад үзэхэд яг хүн шиг хүний зургийг нөгөө спичтэй авахаар нэг нүдэн гэрэлтдэг шиг малынх ч юм амтных ч юм нэг тий тэр шиг нүдэн дээр нь гэрэл ойж одоо энэ хөмсөг дух нүдний ухархаа хамар хацар бараг энэ чи өснө гарах нь холгол гарч ирсэн бол хөнл зогсож байна тий. Энэ түүхийн хувьд яг хөдөө аялж явж хагаад манай энэ одоо үеэлдв баруун тишээ зүүн тишээ төв одоо хойшоо гэх юм уу. Тэгээд орой болоод яг бүгд нэг хөдөө аялж исэн туршлага байхгүй болохоор аялж явж байгаад нөгөө нэг яг очих хөстэй газар болохгүй. Тэгээ бүгдээрээ за ер нь одоо оройтцсан чи хэдүүл юу ай. Иш ойрхон мод руу ороод амарчигээд мод руугаа ороод бүгдээрээ сайхан амарчаад явъя гээд майхнаа засаад хоолундаа ээж идцгээчээ. Тэгээ нэг бас нэг хөдөө гарчсных гэл нэг багсаар юм гаргаж ирээ бөөндөө ууцгаажаал. Бүгдээрээ гадаад сурдаг зарим нь гадагш явах гээд хүлээж исэн хүмүүс 10 жилийн төсөө удаагүй. Зуны амралтаараа. Тийм. Тэгээд за бөөнд энэ гой дурсамжаа мөнхлийн энэ төр тий. Гойно зураг аваад үлдээ юм л тэгээд бүгдээрээ нэг хэд хэдэн зураг авахулсан ба. Тэгээд тухайд яг энэ зургийг яг нууцсан дээр авсан залуу нь харсан юм байлээ. Тэгээ нөгөө үедээ хэлэхгүйгээд айлгач нэгээд хэлээгүй тэр чигт нь хайцсан байсан. Тэгсэн тэр оройноо нэг найз нь алга болсон байгаа. Бизнес гэж яваад. Тэгээ нэг найз нь машинд орж унтна гээд машина асаагаад нөгөө нэг мануалтад орхисон байсан. Тэгээд бусд майханд онцсон ба. Тэгээ нөгөө мод руу ороод бизнесгээ явсан найз нь үүр цайжихад ирж байгаа. Тэгээд машиндаа унтсан найз нь машиныхын дэлгүүр байхгүй дотроосоо цоожлогдсон. Сэрч байгаа. Майхан дотор байсан эд нь болохоор майхан дотор нь байсан бүх юмыг гээд нөгөө онгоолгоод сэндэгчээд гаргадаа. Задлаа хийцэн. Тэгээ тэр нь болохоор бизнес чирчсэн найз нь болохоор ингээд өө наа чи нэг юм амтан гаргаж ирээд ингээд ингэсэн биш тийм ээ штэ. Тэгээ чи ягаа шүнжингээ алуулж байсан чи юу яриад юм би сая 30 минут бизнес гэж явсан штэ. Гү чи бид эдтэй сууж байгаа л бизнеслээ гэж байгаа чи ингээд тэр чигтээ алуулсан би чамайг машин тэрнтэй хамт ингээд хонсон болоо гэж утсан гэсэн чинь. Гү би 30 минут л болсон. Би яа эндээс холгүй газар очиж бизнес ингээд очиж харуулах гээд утсан. Яг бизнес газар найж удаа ховоо. Босгоцоо ховоо. Тэгээд нөгөө нэг машин донсон найзын дэлгүүр нь байхгүй. Машин дотроосоо зориулагдсан. Та дэлгүүр аваад орсон юм уу? Гэсэн байхгүй. Бид тэр майхнасаа гараагүй. Тэгээд хот руу машиныхаа дэлгүүрийг дахиж захиад авчираад эндээс хөдөлцсөн юм билээ. Тэгээ гол нь тэнцэн ямар ч айл амтан байхгүй. Зэрлэг амтан байлаа гэхэд зэрлэг амтан тэр дундаа хүмүүс рүү тэгэж амар ойртож ойрхон гэж очиж чаддаг. Боломжгүй л дээ. Байсан сэрнэлтэй хүн инстинктээр. Тэг чи одоо орж ирээ те цахилгааны нээгээд гэлгууртаа маш шажинуулж үл яаж утсан сэрэн. Тэгээд хоёрдугаарт овоотой газар юм жих. Модон дунд овоо байна гэдэг чинь бас айгүй ховор тохиолдож шүү. Тэр чинь ингээд битүү шигүү модон дунд овоо байна гэдэг бол бас эсвэл хүний тавьсан газар ч юм уу. Хэцүүхэн газар байсан. Надад зүгээр за энэ зэрэг задлж ярих юмуд их байгаа. Гэхдээ тэр одоо зураг тарсан хүн байгаа штэ энэ зургийг яг ямар мэдрэмж авсан бол тэр нь аим санаа. Тэр бас тийм мэдрэмж авчаад тэр шиндээ ингээ хав дарж чадчихна гэдэг нь амар сэтгэл зүйтэй байгаа байхгүй. Гэтэ чинь нэгэн зураг биш гэж байгаа байхгүй. Яг хамгийн тод дарсан зураг нь энэ зураг. Бусад зургууд нь болохоор ингээ хүүнийхээ толгой толгой дээр ингээ юм сааралтаа сүмэлзээ төгөрсөн маягтай юм гарч ирсэн байгаа байхгүй.
үнэхээр хизээч харахыг хүсмээргүй зургийг хойлоо амар их хүнд харуулад энэ зөв юм болов буруу юм болов бүр Тийм гэхдээ яг би зөвшөөрлийг авсан. бараг зураг мургийг алдаршуулад байгаа юм аашаа тий. Гэхдээ яг манай нэвтрүүлэгт анх удаа гэж хэлж болохоор шүү дээ. Яг юм бодит зурагтай орж ирж байгаа тохиолдол. За, оноос эхлэе. Тэр залуу мэдгүй тэр хүн өөрийгөө 30 минут ч хүрээгүй би бийцчаал ирлээгээд шөнө яваад үүрээр ирсэн гэдэг. Тэр хооронд юу хийсэн бол гэдгийг иргэн сансан болов. Тэр аим сонирн боо. Би бол тэрийг лавшруулсан шүү дээ. Тэр бас аим сонирн боо зү. Юу хийж ирж идэм бол гэд тэ. Тийм би ч одоо ерөөсөө тэр зураг авснаас хойш ихэд дүүээс үйл явдлыг сонсоод би тэр бусдаа нуулж чадаагүй байхгүй. Угаасаа бус нь 3 гадагшаа авцсан ч үлээ. Тэгээд би бусдантай нэрөөсөө уулздаг дүүээс ерөнхийн нэг ойлголт нүүдийг авч сонссон. Майхан доторх юмын сэндээчсэн гэдэг нь бас амар. Тийм. Бүр ингээд биечсэн. Бүр энэ тэнд ингээд бүр ингээд нөгөө нэг хогийн цэг дээрээс хог хийсдэг шүү дээ. Тэр шиг болгоо хийцсэн. Тарага. Газрын таргаа хийцтэй ингээд нөгөө нэг гадаан дэсэн ширээ сандал мандал нийш тийш ингээд хөлбрүүлээ хийцэн. Тэгээд үүрээр ирсэн найз нь болохоор би бараг ингээд нэг юм өхөр туулрахгүй юм бэ харсандаа марсандаа гэдэг юм яриад байгаа. Мал амт наадах ч л гэсэн байгаа. Ингээд модноноос ирж хахад тэгсэн гэдэг байхгүй. Тэр ойроод найламтан байхгүй. Мал одоо тийш ингээд бэлчээрийн малтай айл байхгүй бүр угаасаа хамгийн ойрхон байх боломжтой байсан. Нэвтрүүлгийн эзэнтгчээр Солонгосын Terra брэнд оролцож байна. За энэ хүн пивний маань нэг онцлог чанар маань зөвхөн 100% байгалийн нүүрс өвчлөнхийг эсгэх замаар үүсгдэг учраас амт нь илүү зөөлхөн тийм гоё смут байт юм байна. За тэгэн гут бидний нөгөө үзэх дуртай Солонгос кинон дээр сөөжүү бом гэж ярьдаг те. Сөөжүүтэй хамгийн гоё зөгцдөг пив юм байна шүү. За өөр сонирхолтой дүүх нэг сургууль. Гэтэ сургууль нь ямар сургууль гэдгийг хэлээд яах. За нэг сургууль за. Тийм. Хамгийн өнгнөөс нь л эхлэе тэрэн дээр бас үйл явдал. Нэг ясандаа нэг сургууль дотроос олон үйл явдал ярих гэдэг те. Олон үйл явдал. Нилээ эвгүй сургууль байх юм да. Тийм хүмүүстэй зарим мэдэхгүй хөө. Бас нэг юм жоохон нууцлаг төрөл юм байж магадгүй. Тэгээд яг тэр сургууль ингээд нэг юм урлаг үзлэг гэх юм уу? Урлагийн үзлэгийн тайлан тоглолт гэх юм уу? Тийм болж яхад нь яг нэг хүн бас тухайн нэг Nokia-гоор бичиж авч амтсан байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд хүүхдүүд дуулаад хөгжим бэлтгэл тэг бүжиглэн бүжиглээл ингээд одоо ингээд 9 шидийн бийж байгаа шүү дээ урлагийн үзлэг гэдэг чинь. Тэг ингээд фүүлтэнд тайзныгаа яг хажууд доороо байдаг. Пүүлтэн дээр нь хинч байхгүй. Тэг нэг залуу ингээд тайзан дээр гараа микрофоноор дуулжсэн чинь хөгжим миксердэж байхгүй болсноо. Хөгшин эмгний хоолоогоор яасан гой дуулдаг хүүхдүүд вэ гэж буцаага өгч байна. За. Тэгээ тэрийг нэг азар бишиж авч таарсан байна. За. Тэрний дараагийн тохиолдол нь болохоор гаднаас хүн хөлсөлж авчираад нэг урлагийнхаа үзлэг дээр бас нэг юм жүжигсэн тоглолт хийх гээд тэгсэн чинь тэр анги нь одоо яс нэг юм бас нэг юм аим шиг юм ч юм уу тэ нэг юм хөвгчлөлтэй аим шиг нэг юм номер нь бэлжижсэн баг. Тэгээ нэг нь ингээд сүнс болоод дуурайгаад ингээд хөдөлж мөглөл үгүй гэл даав мав нөмрөө гүйжсэн чинь бэлтжсэн гэ гараа авцсан. Хүүе таачд яага ингээ гараа авчих. Би танд номероо бид бүтүүлэх гэдгсэн чинь тэр анги чин болонд ориг нь хараа чамаа шоолоод л гээд. За. Сүнсний хитүүд хийж яхад нь болонд ориг нь хараа шоолоод л гээд тэр бэлтж өгжсэн хүн хэлсэн баг. Тэр хүн бас сахиус тэнгэртэй байсан. Фөө юмэр эмэр пицца. Тэрний дараагийн үйл явдал нь болохоор тэр сургуулийн бас 3 давхарт. Сургууль дөнгөж камержид эхэлчихсэн юм уу. Тэгээд тэр биеийн тамирын заалаасаа гарч ирээд дээсээ эргүүлээд дээсээ хийгээд тэнцэнэ нэг юм заалныхаа тэнцэнэл хөдлөлсөн юм шиг. Тэгээд камер нэг юм бууланд ороод ийшээ нэг коридортой. Энэ коридор руу ороод тэр хүн алга болсон байхгүй. Тэгээд нэг 2-3 минутын дараа юм уу 5 минутын дараа юм тэндээс дүржлэгдээд гараад ирсэн. Баймлцсан гэж үү? Дээсээрээ. Завж ойлгохгүй яасан. Спорт залаасаа одоо тэр камертай хэсгийн тэр коридор хүртэл гэ нэг юм жижигхэн бас юм нэг коридор шиг юм таах. Хүн юм уу? Хүн. За. Тэгээ дээсээрээ тоглож ингээд спорт залаас гарч иж дээсээр ингэж хагаад тэр коридор руу ороод хэсэг хугацаанд дараа гарч ирэхдээ өөрөө дүүжилсэн. Надад ороод камер дээр бодит босон төх тийм. Тэгээ тэр одоо хүний ангийнхаа хүүхдийг буулгаж гарч исэн залуу надад өөрөө иржсэн байхгүй. Би өөрөө очиж ингэж өргөөд юу тэрээс нь буулгаж исэн гэдэг. Сүнс биш тэр сургууль дотор нь ингэж дээс тоглолцсон явж байгаад тийм сургуулийнхаа зүгээр нэг сурагч хөхтэй. Тэгээд камер нь
ингээд камерын зүгээр л ингээд байж идэг хөдөлдөг камер. Дээшгээ хар коридор руу ордог. Тэр коридор руу ороод алга болоод хэсэг хугацаа байхгүй болоод орж ирэхдээ өөрөө дүүжилсэн дээсээр камж орж ирсэн. Шүүх юм битэрч та. Тэр дээсээр тоглоо явж байхдаа л юм болсон гэсэн үг юм баг та. Мэдхгүй өмнө ч болсон юм уу? Гэтэ яг тэрийг сонсоод бол ер нь л нэг юм жоохон бүрэг мөрөг болоод исэн юм шиг байна. Наа ч бүр үнэхээр алдартай сургууль байна уу? Алдартай биш. Алдартай сургууль. Хүмүүс сайн мэдэхгүй бас. Тухайн үед нэг Samsung Galaxy S2 моёр гарч ирсэн юм шиг байна. Дөнгөж нэг юм одоо селфи камертай утас гарч ирээд. Тэгээд сургуулийн коридорт зураг даруулад ангийнхаа хүүхдүүдтэйгээ. Тэгсэн чинь зургийг үзсэн ангийнх нь охин утсан шийдсэн юм нойрлоод. Тэр нуцлынхаа эзэн хүүш чи хүний үнэтэй зайтай шинэ нуц муц яаж байгаа мааж гэсэн чинь харсан чинь дөрвөн ахуулахт нь доотлолт нь хохмоо гавал. Одоо энэ зурган дээр гардаг шиг юм толгой орж ирсэн. Шөө. Тэгээ тэрийг нэг багштай үзүүлсэн багш нь битгий солиорч байгаа тийм байхгүй та нар одоо багш нь харснаас хойш надад битгий амьд дээр ч хүүхдүүд айлгацгаад. Тэгээ тэрнээс нь хойш тэр утас насаач юм болов гэсэн. За өнөөдрийн нэвтрүүлэгт дахин оролцож та гоё сонирхолтой. Тэгээ дээрэс нь ер нь нийтээр нэг жоохон тийм имэгнэлтэй ч гэмээр юм шиг жоохон тийм нэг юм манай үзэгчд надтай нэг тийм вайб нэгдэж магадгүй нэг л тийм эвгүй дугаар боллоо. Эвгүй гэдэг нь нэг юм бодуулсан ч юм шиг те. Одоо түрүүний тэр Эрдэнэтэй нөгөө бэлтгэлийн зааланд байсан залуучуудад ингээл байн юм тохиолдол яг тийм амар тийм юм харсан гэдгээс илүү тохиолдсон 449 хоног гэдэг ч юм уу. Саяны дээр зургийн залуучууд тохиолдсон үйл явдал гэдэг ч юм уу. Тэ нэг тийм сонирн болоо явчихлаа. Би бас сарын нэг өмнө оролцсон дугаараас арай өөр байвал дээр болоо гэж бас бодож л. Өмнө оролцсон дугаарыг үзээгүй хүмүүс байх юм бол юм яаж мэдв те. Үзээрэй. Үнэхээр бас шилдэг аимшигын дугаарууд нэг болсон шүү дээ. Би бол яг тэр нөгөө чиний бөөрөн дээр тоглодог хүүхдээ шүү дээ. Тэрийг бол бүр үнэхээр амар хайжсэн. Йоо бүр хэд хоног дараалж төсөөлж бодоод нөгөөдгөө багтаараа үд гэдэг байгаа шүү дээ. Багтаараа. За өнөөдрийн нэвтрүүлэгт ямар ч зан оролцсонд маш их баярлалаа. Дахин урьж оролцсонд баярлалаа. Тэрагийн гарын гоё бэлгэнүүд аа. За баярлалаа. Зөөний бүтээгдэхүүн нөгөө түрүүн чи нөгөө сөөжөө ихт яадаг гэдлээ. Юу гэдлээ? Сүмэг халбаг сэрээ. За тэр халбаг болгоч юм байна. Оо за бүр зориулттай хаа. Яг оригинал наа. Тийм байна. Тэгээ гоё сөөжөө бомб хийж угаараа. Юу сүмэгээ хизээч тээжлээ наа. Сүмэгээ хийж угаараа гэж. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ цуг байсан баярлалаа. Subscribe дараарай. Баярлалаа. Horse Автоэкспон, Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, оншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөн хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Автоэкспо, Монголын хамгийн том машины их дэлгүүр.